Хүүхдүүдээ өнөөдөр унтахдаа гайхамшиг зүудний ертөнцөөр аялахыг хүсэж байна уу? Гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэх нууц аргыг хөөрдөм хөөрхөн хүүхдүүд та бүхэндээ зааж өгье. Гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэх аргыг сонсохоос өмнө гэрлээ унтрааж, тухтай сайхан орондоо орж, дулаахан сайхан хүнжлөө нүмерсэн байх хэрэгтэй шүү. Энэ гайхамшиг зүудний ертөнц бол ямар ч хүүхэлдэйн кино, ямар ч сонирхолтой тоглоомноос илүү гэдгийг амлаж байна. Хүүхдүүдээ, та нар минь хамгийн гол нь гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэхийн тулд миний хэлж байгааг сайн дагаж хийгээрэй. Хэрвээ гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэх нууц аргыг дутуу дулмаг хийвэл гайхамшиг зүудний ертөнцийн хаалга нэгдэхгүй юм шүү дээ. Миний заах аргуудыг сайн хийх явцад нойрч нь хүрч байвал гайхамшиг зүудний хаалга нэгдэж байгаа учраас тайвнаар тэрхүү ертөнцөд нэвтрэн ороорой. За ингээд хамгийн ихний арга бол гайхамшиг зүудний ертөнцөд ямар ч ачаагүй хүүхдийг оруулдаг юм. Хамгийн гол нь ямар ч бодлын ачаагүй байх хэрэгтэй. Өнөөдөр гой тоглосон дурсамжуудаа бүгдийг нь орхих хэрэгтэй. Маргааш тоглох тоглоом, маргааш хийхээр төлөвлөсөн бүх бодлуудаа орхих хэрэгтэй. Бүх бодлуудаа орхихын тулд миний ярьж байгааг л маш анхааралтай сонсох хэрэгтэй. Өөр зүйлд битгий сатаараарай. Бүх ачаагаан орхиод одоо хүүхдүүд минь та нар минь маш хөнгөн болсон байна. Гэхдээ хөнгөн боллоо гэд хурдан хөдөлж, эргэж хөрвөөж анхаарлаа бүү сарниулаарай. Гайхамшиг зүудний ертөнцийн хаалгаар нэвтрэхийн тулд маш тайван, удаан хөдөлгөөн хэрэгтэй. Яг л коала баавгай шиг. Тийм болохоор хүүхдүүдээ, та нар минь яг коала баавгай болсон гэж төсөөлөх хэрэгтэй. Удаан, маш удаан хөдлөх хэрэгтэй. Хөвсгөр зөөлхөн үстэй, игдүүтэй хөөрхөн коала баавгай. Дулаахан хүнжилдөөн шигдээд нүдээ ансан байгаагаар өөрийгөө мэдрээрэй. Энэ хөөрхөн коала өдөржингөө тоглоод ихэд ядарсан байна. Өдөржингөө мод руу авирсан болохоор хоёр жаахан хөл нь ихэд ядарчээ. Өдрийн турш модноос зүгтсэн учраас хоёр бяцхан бомбгар гарна бас ихэд сулджээ. Тийм болохоор одоо бүгдийг нь суллаж сайтар амраах хэрэгтэй. Гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэхийн тулд бүх биеэ сайтар суллах хэрэгтэй. Эхлээд хоёр хөлийнхөө хуруунуудаа суллаарай. Тэгээд хөлийн улыг, хоёр хөлийнхөө шилбийг дараа нь өвдгөө суллаарай. Тэгээд гарынхаа хуруунуудыг, гарын алгаа, тохой, мөр бүгдийг нь суллаарай. Хүзүү, нуруу, цээж, гэдэс бүх биеэ суллаарай. Хөл гарчин яг л хүнд булчулуу шиг болсныг мэдрээрэй. Гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэхийн тулд гайхамшиг зүудний ертөнцийн үүдийг мандаг шар шувуунд мэдэгдэхгүй тулд намайг хэлэхэд амьсгалаа гүн аваад зөвхөн намайг хэлэхэд амьсгалаа удаанаар сайн гаргаарай. За, шар шувуу ирлээ шүү хүүхдүүдээ. Амьсгалаа гүнзгий сайн аваарай. Шар шувуу харж байна. Амьсгалаа төгжээрэй хүүхдүүдээ. Одоо шар шувуу явчихлаа. Амьсгалаа удаанаар, тайвнаар гаргаарай хүүхдүүдээ. Хөөрхөн бяцхан дүү минь чи яг одоо шууд унтах гэж байна да. Гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэх гэж байна. Тайван амгалан нойрсож гайхамшиг зүудний ертөнцөд нэвтрэн ороорой.
Одоо намайг 3 тоолоход хөөхөн дүүмэн чи шууд тэр дараа унтаж гайхамшиг зүудний ертөнцид нэвтрэх болно. 1 2 3 За одоо унтаарай. Ингэж гайхамшиг зүудний ертөнцид нэвтрэх болно. Гайхамшиг зүудний ертөнц үнэхээр юр бусын үзэсгэлэнтэй байгальтай юм аа. Мөнхийн ногоон тал нутаг, бүртгийх зүйлгүй цэлмэг хөх тэнгэр, дөлгөөхөн хөвөлзөн долгиолох цэнгэг үст нуур, анхлан үнэрт цэцгэс ой моддоор дүрэн юм аа. Хаяа нэг зөөлөн бүлээн салхи хүлээн, яг л ээжийн чинь амьсгал шиг. Энэхүү гайхамшиг зүудний ертөнцөөр гүн нойрондоо автах үедэн зочилж, амгалан тайван сайхан амраарай. Хамгаас хөрхөн ханхүү гүнж нар минь.